Амар мэндэ. Милми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөө. Туулайны үртэй подкаст. Таагаас өөр нэргүй, гуйгаас өөр алдаргүй. Монгол ардын зүрэг. Жаргалын барамсай. Хатуу нэхэл. Өгүүлэг. Намрын дунд цар шувтар хойртож байсан ч говийн гал шар нар ясны хөс чихартал төөнөн. Сумын төвийг дайралгүй шууд явхаар шийдэн араар нүнгэрч явтал жижигхэн гар худаг харагдаж жолооч маань машиндаа ус нэмэхээр тийшээ зүглөв. Гэтэл худгийн онгоцны хажуугаар нэг хүн илгээрээ гулган мүлгсээр гарч ирэхэд нутгийн жолооч өвгөн "Тхүй, могойцэнд" гэж амандаа гүвтнэв. Сэтгүүлч бид сонин зантай хойно тэр дороол "Энэ юу хүн бэ?" гэвэл жолооч "Чи өөрөөр нь яриул л та. Нутгийн бидэнтэй бол юу ч ярихгүй. Могойцэнд гэдэг ийм нэг хүний сүгэнд олон жил болж байгаа юм" гэж хэлэх нь уцаар тайхан ажээ. Дөрвөн мөчн нугарч тэнийхээ байчихсан хатингар хар царайтай. Өрөөснүүд нь ширгээд таг сохорсон хүн аймар амтэн худгийн асгарын үүдэнд нохоо мэд хэвтэн. Өмсөн дээлийн тамтхийн өвөр тохойн салмарч тэргийхийн тэмдэггүй ягаад өрөөснүүд нь хараатай бололтой тэр цааны олдогно. Машины дуунаар хүн эрхийг мэдэв бололтой толгоогоо цогнойлхон ганц нүдэ гялалзуулан ямар нэг юм холж арахыг хичээнэ. Би дэрэгдэн очиж минь тусаа мэдэлцэж өөрийгөө танилцууллаа. Тэр сөнгөтж царгаатсан хоолоогоор "Ашгүй, юм хум бичдэг хүн үү? Би зовлонгоо ярьж нэг удаач болов дотроо онгойлгоё. Та жаахан саатаад миний ярихыг сонсоорой. Би ингэх үйлтэй хүн юм" гэд мэгшгэд голгонож буй ганц нүднээс нь тусал нулимс бөмбөрн. Түүний толгой яг нүүр шиг нэгч үсгүй муулцсан ажээ. Тэрээр намуухан сааралтуугаар ийхүү ярьлаа. Би энэ ноён сумын намын хорон даргаар 10-аад жилийн өмнө ажиллаж байсан хүн. Тэр жил авгаа хүүхэдтэйгээ аймаг орох гэд 69-ороо гарч өглөө. Дөнгөж намрын сар гараад байсан цаг юм. Одоо замд чинь таарнаа тэр газар. Ямбуу уулын бэлд жижигхэн хадан цохооны өвөрт газрын хөрс нь оволзоод хөдлөөд байх шиг харагдах юм. Ойртож очтол туж могоо. Хичнээнч мянган могоо байгаа юм. Мэдэг аргалга. Эмэх замбраагүй хайсан татлагны идээс ам орсон мэт гөрвөлдсөн эрэ юмнууд бэл болцсон. Жолоочдоо зогсгож хэлээд гэрийнхэнтэй нөгөөх могоонуудыг харуулвас охин маань айж авгаа минь гадаг шааж гарахгүй суудалтаа шигтлээ. Гэнэт надад сумын нутаг дээрх бүх могоо энд цугласан баг. Хүм мал хүүхэд шуугад хатгаад явуулдаггүй дайснаас нь салгачихъя. Ганц чиг могоогүй сум гэд мандах юм билүү гэсэн бодол төрж "Алив чи бензин тэрлүү цацаад бамбар асаагаад шатаа" гэвэл жолооч маань "Дарга минь, би яасан ч чадахгүй. Лусын хорлол болно гэж аав ээж хоёр дандаа хэлдэг юм" гэж адарлаа. Тэгэхлээр нь миний уур хурж хойноо байгаа савтай бензинийг тос арчдаг бололтой даавуутай хамт авч гарлаа. Авгаа араас "Болооч өвгөө" гих дуултан. Гэвч би тоосонгүй. Бензинийг могоонууд дээр цацаж мөнөөх даавуугаар асаан шидэж орхиод машин руугаа гүйлээ. Тэр дороол тэнгэр дуурч байгаа юм шиг пижгэнсэн их чимээ гарч буу тавьж байгаа юм шиг пис пас гэсэн дуу үргэлжлэв. Харвал ирээлжилсэн тэр олон могоо дээш үсчивч аимшигт галын хилэн улаан дүлнөөс яахан мултрах вүлээ. Манайхан бүр айж тэндээс холдохын төс боллоо. Тэнэг толгой би замдаа аймгийн намын хоронд манай сум нэгч могоогүй сум болно гэж
өөрөг авах юм шүү. Хэмээн бодож явсныг минь яана. Гэтэл тэндээс 10 км яваад эхнэрийн минь би дагжин чичрэн халуураад цааш явах аргагүй боллоо. Сүүлдээ машин дотор дэмэрч эхлэв. Бид халуун сэргэг дээр нь эмнэлэг бараадахаар сум руугаа ирэглээ. YouTube дээр Тулааны үртэй подкаст. Эмнэлгийн босго даваад над руу нэг том харснаа. Чи могоо болчихжээ гэж барихраад амьсгаа хураав. Цэл залуу 30 хэдэн наснда ёстой хормын дотор бууцсан юм шиг л хорвоогоос хальчихсан да. Талигажигаа нутаглууллаа. Энэ хооронд би ухаантай ухаангүй хооронд илий балаал явсан юм. Жаахан зүрмэглэх гэхээр дандаа могоо зүүдлэн өрхний осор гэрийн бүслүр ер нь дээсээр хийсэн юм бүхэн миний нүдэнд могоо болж амилж харагддаг боллоо. Би цагаан солиод тусаж эхэлжээ. Тэгтэл нэг орой ганц охин минь гидс гүзээгээр хатглаа гэд морчигнаж гарлаа. Эмч дуудаж үзүүлтэл төгжрэл шалуухан аймагт очиж хагалгаа хийлгэн гэлээ. Ингээд хаа байсан аймгийн төв рүү хурдлаа. Гэтэл тэр хачин хүн мэгшин уйлах гэвч нулимсэн тусал хатаж хэрэгсэн нүднээс нь гарсангүй. Цэнд химээгч амар хүн хатсан амаа хэр буртаг болсон дээлийнхээ ганцуугаар арчаад дахин цааш ярив. Тэгээд нөгөө миний могоонууд шатааж алсан яг тэр газар ирээд охин минь нас барчихлаа. Тэнгэр минь. Бич оршуул чадалгүй ухаан алдаж аймгийн эмнэлэгт сар гаруй орон гарan ухаантай байсаар арай ч үу аймгарлаа. Уул нь шууд өгчихсөн бол дээр байсан юм. Гэвч байгаль дэлхий амтан гэдэг юм хохирсон хариугаа заавал авдаг юм байна. Одоо би амьдараа өгчгээд мүлхэж явна. 13 жил. 13 жил яг могоо шиг л явлаа. Босож сууж чадахгүй. Цагтаа би ийм хүн явсан юм гэд өврөө ухан ширэн төрөвч гарган олон гэлгарууд нь давхарлан оролсон намын батлах гаргаж ирлээ. Завсраас нь давхраатай алаг нүдтэй өтгөн хар хөмсөгтэй бүсгүй. Тас хар костюм зангаатай залуу булцаасан хөөхөн охин гурвын хамт ахуулсан зураг гарч ирэв. Тэр залуугийн зураг хажууд хэвтэж буй цэнт хоёрыг зэрэгцүүлж харах арга даанчиг алга. Гэвч могоо химээх цэнд ийм айл ийм хүн явлаа да ах чинь. Харин одоо удахгүй үхэх юмсан. Үзэл суртал гэж айхтар юмд автаж явсан улаан коммунист би могоон чуулга гихч хэр барагтай хүн таардаггүй тийм ховор нандин үзэгдэлтэй таарад ийм нүгэл хийж галголомтой унтрааж өөрөө хүн могоо болоод зүтэрч явна. Хожmoo дуулах нэ. Тэр могоон чуулга гэдэгтэй учирсан хүн хормоогоо дивсээд адис авч мөрөгдөг юм гинвэлээ. Дүүнэр минь замдаа сайн яваарай. Ах нь хурдхан л нүд аних юмсан да гэд нэрэл могоо шиг гулбэлзэн мөлгсөөр сумын төвийг чиглэн одов. Тулааны үртэй подкаст тань таалагдж байвал subscribe тавьж дарж хонхоо идэвхжүүлээрэй. Тулааны үртэй. Өвгөн жолооч хөдлөнгүүтэй тамхи асаагаад их нүгэл хийсэн хүн ингэж үүлээ эдэлж байгаа юм. Буурхан багш минь гэд урдаар санаа алдав. Би жаахан чимээгүй явснаа. Тэр могоонууд хортой байжээ дээ. Гэхэд өвгөн ах нь уул нь биологийн багш байсан хүн. Тэгээд авдаг хэд амьдрал төрөлцөхгүй болохоор нь жолоо мушгах болсон юм. Могоон хор гэдэг бол ердөө шүнсэн шүү дээ. Хортой хоргүй хоёр янзын могоо байдаг юм. Ялахад их амархан. Олон газраас явдаг сурвалжлагч хүн чамд мэдхэд илүүдэхгүй. Хортой могоон толгой шанаагаараа өргөн сумын зэвшиг хэлбэртэй сүүл нь огцом төгссөн байхад хоргүйнхэн шанаагаараа нарийнхан сүүл нь айжмдаа нарийсан урт байдгийм. Бүр ойртоод харвал
хортой могооны нүдний хүүхэн хараа босоо зөв. Харин хоргүй могооных дуугарга байдаг юм шүү дээ. Гихтэй байна. 1-2-ын зэрэг могоо бас онцлогтой. Сум могоо гэж би. Тэр нөгөө сум могоо нь хортой мөртөө нүдний хараан дуугарга тэмээн сүлт могоо гэж бас би. Тэр нь хоргүйч гэсэн хүүхэн хараан босоо зовон байдаг зойлог юм. Энэ байгаль гээчид чинь хэрэггүй амтэн гэж ёор үгүй. Могоо цэндээ суулж манай нутагт 4 жил дараалан ган гачиг 100 турхан болж хүм мал их осолцсон. Нутаг орноо хаяж нөөхөд ч хүрсэн. Муу юмны улбаагч нутаг оронд ч нүрэлдэг юм билээ. Манай өвөг дээдэс булаг шанд цагаан идээд усаахгүй хамаагүй газраас мод огтолж өвс ногоо зулгаахгүй байсан чинь шашны мунхруулга биш харин их нутаг онгон байглаа хിവэр нь авч үлдэх гэсэн нарийн ухаан юм шүү дээ. Байгаль гээчигч нь хүн аргахдахгүй бол дийлэхгүй. Байгаль заавал хариугаа авна. Дээр үед овоо тахих гол мөрөн уул хангаад цол чимэг хүртээж байсан чинь их дэлхийгээ аргадан учирлаж байсан тэр юм. Гимгүү амтны ам хороосон хүн яаж өөдлөг вүлээ? Энэ цэн дарга одоо яаж зовж явна? Айл лам горвон эрдэн минь гэд дуугүй болсноо. Ярианда болоод анзааралгүй өнгөрөх гэж байна. Нөгөө могоон чуулга шатаасан газар чи энэ шүү дээ. Чи ажиглаа. Би зогсоотхий. Ойртож очиод хэрэггүй шүү. Хүнээр бол олон төлөөлөгчтэй нэг томоо хурал болж байхад нь шатаачглаа гэсэн үг үзээ. Гэд торомсгоо гიშгэлээ. Дүнжгэр хүрэн уулын бэлд шахан орших хадан цохооны өмнө хоньны хашааны буурын дайтай газар бов борөнгөтэй ажээ. Тэр бол мөнөөх шатаж өгсөн могоонуудын тос гин. Нүүж нэвтсэн тэр бор хөрснөөс төмөн могоон нүд зүг шиг гялалзан харагдах шиг болоход нуруугаар хүйт оргив. Нэр нуруугаар хүйт оргичд. Гинхэн баг насанд минь ээж шовооны өрн цүүдрээ ойртуулбал их нь голоо тайчихдаг юм хэмээн надад сургаж байсан үг. Яагаад ч юм бэ энэ үед гэнэт бодогдож билээ. Талын ухаан ягаан замаар хурдлан давхиж явхад машины урдуур хар сүлт зээр од харвах мэд гэлсхийн өнгөрнө. Хаяа ганц хоёроо яваа хулан толгоогоо цогноолгон зогссноо сүүл хатхан хурдлах нь говийн бас нэгэн гайхамшиг ажээ. Жолооч өвгнээ байгалыг аргадах хэрэгтэй гэсэн үг үй бодогдоно. Даа хөрхийгч. Могоо цэнд химээгчийн ярьсныг бодохгүй бай гэж хичнээн санавч толгой дахин орж ирээд эрээлжлэн гөрвөлдсөн олон могоо галзуу улаан дүл тунд атрилдан шатаж байгаа дүр зураг нүдэнд харагдаж бас хажуугаар нь цэнд химээгч хевлэр явагч тэр хүн могоо болчихсон үзэгдээд сэтгэл зовоосоор. Байгаль дэлхий хариуга хонзонгоо заавал авдаг юм. 1994 он. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж ба сонслоо. Та арай одоо болтол subscribe тавьчаад дарж хонхоо идэвхжүүлээг байгаа юм биш үү? Facebook дээр Тулааны үртэй гэсэн хуудас бий. Facebook орохороо тэр хуудсыг минийг дагаарай. Тэгвэл Тулааны үртэй баярлах юм. Танд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.